юуны өмнө та бүхэн өөрсдийнхөө цаг зав гарган өнөөдрийн урилгын төлөвлөлтөөр авахлаа гэж хэлмээр. Миний хувьд Канада улсын ашиг хандлагын хөгжлийн чиглэлээр гарсан хэд хэдэн санаачлалуудаас та бүхэн танилцуулъя гэж бодлоо. Тэгээд энэ санаачлалыг та бүхэнтэй хуваалцаж байгаа гол зорилго нь юу гэх юм бол та бүхэн уул уурхайн сайдын 12 дугаар сард зарласан уул уурхайн салбарт хүмүүсийн төлөвлөгөөг боловсруулахад хэрэг болно хааж найц юм аа. Канада улсын хувьд уул уурхайн салбараа хөгжүүлээд 100 гаруй жил болсон байгаа. Тийм учраас энэ нэлээгүй их туршлага хоригдлуулсан. Тэгээд туршлага дээрээс үндэслээд энэ ашиг хандлагын хөгжлийн чиглэлээр санаачлалуудыг бол гаргасан байгаа. Тэгээд санаачлалуудын би дөрвийг нь онцолж өнөөдөр ярих гэж бодож байна. Та бүхэн энэхүү бэлтгэлийн явцад бас ашиг хандлагын хөгжил гэх энэ концепц маань өөрөө Монгол улсад яг ямар байдлаар хамааралтай байж болох вэ? Яаж Монгол улсын хөгжсөн дээр бас буулгал зүгээр гэж сайн бодоорой. Санаачлалуудаас нэгдүгээр бол үндэсний хэмжээнд бас уул уурхайн асуудалтай холбоотойгоор зөвшөлдсөх ийм их санаачлал байдаг байгаа. Тэрний дараа би Онтарио мужийн хувьд бас энэ санаачлалын талаар ярих гэж бодож байна. Онтарио мужийн хувьд бол Канадад дахь хамгийн газар нутгийн хувьд хамгийн том, дээрээс нь бол бас уул уурхайн хөгжлөөр бол уул уурхайн төслүүдээр бол нэгдүгээр бичигддэг ийм мужи ус байгаа. Тэгэхээр энэ мужи усын хувьд өөрсдийнхөө эрхтний зохицуулалтаа бол шинжилсэн. Дээрээс нь өнөөхөө хүрээнд бол ашиг хандлагын хөгжлийн чиглэлээр шинэ бас ийм зүйлээс саний чиглэлийг бол гаргаж ирсэн байгаа. Тэр талаар ярина. За тэрний дараа British Columbia-гийн мужийн жишээн дээр ярина. Тэгээд энэ мужийн хувьд бол тодорхой өөрчлөлтүүдийг хийж уул уурхайн төслүүдийн эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн үр дүнгийн сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн билээ. За харин Нунавут гэх энэ Нунавутад бол уул уурхайн нөөцийг ямар байдлаар ашиглах төсөл хэрэгжлээ гэхэд орон нутгийн иргэдийн ашиг сонирхлыг дээд хэмжээнд барих юм шинэ бодлогыг баримталж байгаа юм билээ. Тэр энэ талаар бас яриж өгнө. Тэгэхээр эдгээр бүх санаачлалуудыг та бүхэн ярьж өгье. Тэгээд дэлхийд тайвшин дараа та бүхэн бас асуулт шийдвэр явуулахаа гэж найдаж байна. Та бүхэн Канада улсын уул уурхайн салбарыг бас авч үзэхдээ бол өөрийнх нь засгийн газрын бүтцэн ямар нөлөө гэдэг талаар бас сайн онцлогийг нь харж үзэх хэрэгтэй. Манай холбооны засгийн газар улс орнд байгаа энэ юу гэсэн үг вэ гэхээр бол эцэг байдлынтай холбоотой, уул уурхайтай холбоотой ихэнх асуудлууд бол орон нутгийн түвшинд буюу мужийн түвшинд зохицуулагдсан байдаг. 13 мужи байдаг байгаа. Тэгээд Prince Edward Island гэх мужаас бусад бүх мужуудын хувьд бол төс ямар нэг тодорхой хэмжээнд уул уурхайн төслүүдийг бол зохицуулаад бодлогоо гаргаад ирсэн ийм туршлагатай байгаа. Тэгээд энэ олборлдог ашиг хандлагын хувьд гэх юм бол маш их олон төрлийн байгаа. Нүүрсээс ахуулаад үндсэн металлууд байна, үнэт металлууд байна. Дээрээс нь бас нийтлэг одоо барилгын материал хэрэглэдэг гэдэг ч юм уу ийм ашиг хандлагын нийтлэг ашиг хандлагууд байна. Тэгэхээр Канадын санаачлалуудыг ерөнхийд нь аваад үзэх юм бол үндсэн хоёр чиг хандлагаар хөгжиж гэж хэлж байна. Нэгдүгээр гэх юм бол 1980 оноос гарч ирсэн шинэ концепт болох энэ доктортой уул уурхай, доктортой харьцлагатай уул уурхай, доктортой хөгжлийн хөгжиж суурилсан юм санаачлалууд бол байгаа. Тэгээд энэ эдгээр санаачлалын хувьд бол бас Канада гэлтгөө бусад улс орнуудад бол нийтлэг байгаа. Яг энэ суурилсан санаачлал гэх юм бол доктортой хөгжил. Гуравдугаар бол бичсэн зүйлийг та бүхэн анзаарч байгаа. Энэ бол хоёр дахь чиг хандлага байгаа. Юу гэх юм бол энэ альва нэгэн мужийн менежменттэй холбоотой үйл ажиллагаа, уул уурхайтай холбоотой асуудлууд дээр бол орон нутгийн оролцоог аль болох нэмэгдүүлэх
зорилгод суурилсан юм шиг хандлагууд байгаа. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бол үндэсний их ашигын төлөө бол орон нутгийн иргэдүүдийг бол хохирох ёсгүй гэсэн ийм бодлого гэж бол хэлж болно. Аливаа өөрийнхөө төсөлтэй холбоотойгоор. Тэгэхээр энэ дээр орон нутгийн иргэдэд нөлөөлөлд өртөх иргэдүүдэд бол эдийн засгийн үр өгөөжийг дээд түвшинд байлгахаас гадна энэ дээр холбогдох гарч ирж байгаа эрсдлүүдийг бол бууруулах эсвэл арилгахтай холбоотойгоор энэ иргэдийн бол маш сайн оролцоотой байх ёстой гэсэн ийм зарчим суурилсан хандлага. Эхний санаачлагаас эхний санаачлага маань бол White Horse уулуурхаан санаачлага гэдэг ийм санаачлага байна. Тэгээд яагаад White Horse гэсэн юм бэ гэхээр бол энэ санаачлага маань өөрөө White Horse гэх энэ хотоос бол гаралтай юм аа. Тэгэхээр бол энэ санаачлагыг анх улс орны тавьж ирсэн. Түүний хэлсэнчлэн бол 1990 оны дундуур бол 90 онд бол энэ доктортой хөгжлийн шинэ зохицуулалттай хөгжлийн энэ шинэ уулуурхаан орчин модель бүрдэж эхэлжсэн. Тэгээд ийм орчин бүрдлэг болсон гол шалтгаан нь юу гэх юм бол тухайн үед хувийн хвшлийнхэн уулуурхаан компаниуд болон тэтгэвртэй ямар нэгэн байдлаар харьцдаг оролцогч талуудын зүгээс бол хуучин энэ загвараараа бол яваад салбар маань бол өөрчлөлтгүй юм байна, хямралд орох юм байна. Байгаль орчин нөлөөлөл дээрээс нь орон нутгийн иргэдийн оролцоог давхар харж үзэх хэрэгтэй. Энэ асуудлуудаа бол шийддэг байх хэрэгтэй юм байна уу хаан төслөө гэсэн. Тэгээд орон нутгийн иргэд гэхээр Канадад бол нөгөө уугуул иргэд гэж бол миний ялангуяа уугуул иргэдийн асуудлыг бол тусгаад нь авч үзэх хэрэгтэй юм байна гэж үзсэн байна. За тэгэхээр энэхүү санаачлага дээр бол үндсэн хэд хэдэн зорилгыг давхар зорилгоодыг бол тавьсан байгаа. Тэгээд юу гэх юм бол нэгдүгээр бол энэ шинэ зарчим суурилсан санаачлагыг хэрэгжүүлснээр уулуурхаан салбар маань бол өөрөө бас хүчтэй хэвээр үлдэнэ хөрөнгө оруулалтаа татах чадвар нь бол хадгалагдана. Хоёрдугаар гэх юм бол энэ Канадын иргэдүүд Канада улсдаа бол олон янзын эрүүл ийм экосистемийг бол бас хадгалж үзэн байгалаа хамгаалж үзнэ. Гуравдугаар гэх юм бол тэр гарч ирж байгаа эдийн засгийн болон бусад үр ашигыг хуваалцах орон нутгийн иргэд нутгийн уугуул иргэдтэй бол хуваалцнаа тэдэнд хайлттай юм төслүүдийг бол хэрэгжүүлэх ийм зорилготой бол тавьсан. Энэхүү санаачлагтай холбоотойгоор бол уулуурхаан сайд нь бол өөрсдөө сайн дураараа илсэн байгаа. Тэгээд уулуурхаан сайд нь бол энэ санаачлагыг тэргүүлээс гадна бол хувийн хвшлийнхэн бол бас энэ дээр хамт яг ижил оролцоотой энэ санаачлагаа бол тэргүүлж хэрэгжүүлсэн мандалаа. Тэгээд хувийн хвшлийн оролцоо бол өөрөө уулуурхаан Канадын уулуурхаан холбоогоор бол дамжиж. За тэгээд энэ мэдээж хэрэглүүлэн санаачлагын гол зорилго нь бол хоорондоо төвшөлттэй байсан талууд. Тэгээд энэ бүтцийн хувьд бол энэ удирдлагын зөвлөлт гэдэг энэ илүү ахлах албан тушаалтнуудаас бүрдсэн юм зөвлөлийг байгуулсан байгаа. Тэгээд холбогдох ямдуудаас бусад энэ орцогч талуудаас бүрдсэн байгаа. Тэгээд гол зорилго нь бол дэжин хэрэг тэр асуудлуудыг бол үндсэнд нь чиглүүлэх хэрэгцүүлгийг явуулах тэр захиргааны асуудлуудыг хариуцгаа тэгээд шийдвэр гаргасны дараа бол шийдвэрийн хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулах гэж байна. Монголын нөхцөлд бол эдгээр хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхээр бол яамдын дэд сайд байж болж байна. Дээрээс нь төрийн нарийн бичгийн даатгал сайтны хувийн хвшлийн компаниудын гүйцэтгэх захирлууд байна. Үйл төсний эвлэлийнх нь төлөөлөгчд байна. Байгаль орчин чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон бусад энэ бүлгүүд байгаа. Дээрээс нь нутгийн уугуул иргэдийн бас холбоо байгаа. Тэгээд энэ зөвлөлийн гол зорилго нь мэдээж энэ санаачлагаар ажил хэрэгч арга барилаар явуулах байсан байгаа. Тэгээд бусад санаачлагаас бас нэг ялгагдах гол онцлог нь бол энэ санаачлага маань бол өөрөө тодорхой хугацаанд бол хэрэгжиж эхлээд дуусна гэсэн ийм шийдвэрийг бол гаргасан байсан. Тэгээд үндсэн 6 чиглэлээр бол
юм сайжруулалт хийх хэрэгтэй юм байна гэж хоорондоо ярилцсан байгаа. Тэгээд энэ дээр нэгдүгээр гэх юм бол бизнес орчин болох хөрөнгө оруулалтыг сайжруулах, хоёрдугаарт бол газар ашиглалт, газрын харилцаа болон түүнээс үүдэн гарч иж байгаа энэ гол маргааныг бол шийдвэрлэх, гуравдугаарт уугуул иргэдийн асуудал болоод уугуул иргэдийн оролцоо болох яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал байсан. Дөрөвдүгээрт байгаль орчныг хамгаалах тал дээр яаж ахиас гарах вэ гэж байгаа. Тэгээд түүнээсэнчлэн бол бас тавдугаарт ажилчид болон ажилчин төлөөлөгч үйлдвэрчид нэмэлт олон нийт тэтгэврийн ашиг сонирхлыг яаж бас хамгаалах вэ гэдэг асуудал. Зургаарт гэх юм бол засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг яаж сайжруулах вэ? Яаж үүдүүдтэй төлөвшөх болох вэ гэдэг юм асуудал дээр. Tapos бас гадарлаж байгаа мэдээж хэрэг бол уулуурхайн асуудалтай холбоотой талууд нэг дор ингэж цуглаж уулзна гэхээр бол уулзалт маань өөрөө бол ямар нэгэн аргаангүй юм уу зөвшөөрөлгүй явагдах боломж нь бол бага байсан. Тийм учраас бол одоо жишээ нь нэг тал нь бол уулуурхайн бол тэр чигээр нь хаах уулуурхай зогсоох юм сонирхолтой ч гэдэг ч юм уу сөргүүцдэг юм хүмүүс байхад нөгөө талдаа бол уулуурхай бол ямар ч хамаагүй аргаар бол төслүүдийг хэрэгжүүлдэг байх ёстой гэсэн ийм байр суурьтай хүмүүс ярьсан байсан. Тийм учраас бол энэ дээр бид нэр уулзалтуудыг зохион байгуулахдаа энэ чиглүүлэгчээр чиглүүлэгчээр удирдуулсан юм уулзалтуудыг зохион байгуулж ирсэн. Тэгээд ингэснээр бол аль ч тал нь хэнийг төлөөлж байгаагаас үл хамааран өөрсдийнхөө байр суурийг чөлөөтэй болоод тэгш илэрхийлэх боломжийг нь бол хангасан. Зарим асуудал дээр талууд зөвшөлдсөхгүй маш их хүндрэлтэй тулгарсан байгаа. Гэсэн чинь 18 сарын дараа бол тэр хилэлцэх асуудлууд дээр бол тодорхой хэмжээнд зөвшөлтөд хүрсэн байгаа. Тэгээд энэ зөвшөлтөд хүрснээ бол баримтжуулж энэ White Horse-ны санаачлагын удирдлагын энэ зөвлөлийн энэ гэрээ гэдэг аккорд гэдэг ийм баримт бичиг бол гаргасан байгаа. Тэгээд та бүхэн вебсайт руу ороод ингээд харж болно. Линкийг авах. Шүлтгийн баримт бичигт гэрээнд бол хит хитэн онцлог зөвлөлүүд бол байгаа. Тэгээд ер нь бол хэлсэн ихэнх асуудлууд дээр зөвшөлтсөн бэлэн 1-2 дээр нь бол яг зөвшөөрлөхгүй орхисон юм байлээ. Тэгээд нэгдүгээр бол стратеги алсын хараа зарчмуудтай юм байна. Тэгэхээр стратегийн хараах бол миний хувьд их таалагдсан байдлаар оновчтой тогтоосон юм болов уу гэж харж байгаа. Энэ юу гэх юм бол бидний алсын хараа нөөцөөр олон нийтийн зөвшөөрлөлт тулгуурласан нийгмийн эдийн засаг байгаль орчин дэлхийд цэцэрлэн хөгжиж буй уулуурхай салбарыг бий болгоно гэсэн. Тэгэхээр ийм урт хугацааны алсын хараа дээр бол нэгдсэн байр суурийг бол олсон байна. Тэгэхээр та бүхэн санаж байгаа хаа энэ дээр бол нэг талдаа бол байгаль орчин бол ямар ч хамаагүй аргаар бол байгалаа хамгаалах уулуурхайн төслийг эсэргүүцдэг байгаль орчны байгууллагууд байсан. Нөгөө талдаа бол өөрийн төлөөж байгаа компанийн хувьцаа эзэрч бишигчдийн ашгийг нэмэгдүүлэх, ногдлын ашгийг нэмэгдүүлэхэд сонирхолтой хувийн компаниудын үүсвэр захирлууд байсан гэдгийг санах хэрэгтэй. Гэсэн чинь байр суурь нэгдсэн байна. За тэгээд энэ баримт бичигтээ баримтлан гэсэн энэ зарчмууд байгаа. Тэгээд энэ зарчмуудыг та бүхэн нэг бүрчлэнгээр нь харж болно. Вебсайт өрнө өгсөн линкээр вебсайтаас нь харж болно. Тэгэхээр энэчнээс бас тодорхой зүйлтэй гэсэн энэ зарчмууд асуудлуудыг бол би энэ дээр бас тавьсан байгаа. Тэгээд эдгээр нь бол 1994 онд батлагдсанаас хойш бол эдгээр зарчмууд маань уулуурхай салбарын хөгжилд бол хөгжлийн ерөнхий чиг хандлагыг бол бий болгосон нөлөөсөн гэж хэлж байна. Эдгээрээс бол эдгээрийг бол та бүхэн дэлгэцээр харж байгаа. Нэгдүгээр гэх юм бол уулуурхайн зохицуулалтыг аль болох сайжруулах тэгээд зөвшөөрлөлтөд түргэн шуурхай ямар нэгэн хялбарчлага гэсэн үг байгаа. Хоёрдугаар гэх юм бол байгаль орчны нөлөөллийг багасгах цогц нөхөн сэргээлт хийн гэж байгаа. Цогц нөхөн сэргээлт гэхээр бол уурхай хаалтыг бол давхар бас авч үүсгэх хэрэгтэй гэсэн юм санаа явж байгаа. Дээрээс нь бол эрдэс байдлын эзэмшлийг баталгаажуулах дээр орон нутгийн
орон нутгийн иргэдэд энэ уурхаагаас ирэх нийгмийн эдийн засгийн бодит үр өгөөжийг бий болгох, нэмэгдүүлэх, дээрэс нь уул уурхайн холбоотой шийдвэр гаргахад талуудын оролцоог хангах боломжийг нэмэгдүүлэх гэсэн юм зарчим байна. Тэгээд яагаад бас тийм төсөл маань ийм бүтцтэй бүртгэн хэсэгтэй байгаа вэ гэдэг та нар бодож байж магадгүй. Энэ бол мэдээж нэг хэрэг саяны зарчмуудаас бол үүдэлтэй. Тэгээд дээрэс нь бол 2-7 хоногийн өмнө бол би бас энэ уурхайн нэгдсэн бодлого хэсэгтэр бол бас лекц тавьсан байгаа. Тэгээд энэ бодлого маань бол өөрөө бас саяны бүрдсэн зарчмууд дээр үндэслэлээ төлөв боловсруулагдсан байна. За хоёрдугаар бол энэ Онтариогийн жишээг та бүхэнд хуваалцъя гэж бодсон. Онтариогийн газрын зориг бол тэр дэлгэцэн дээр харагдаж байна. Онтариод ерөнхийдөө бол нэг юм хоёр ийм шинжилгээ алхмыг хийсэн байгаа. За нэгдүгээр гэх юм бол мужийн төвшөнд уул уурхай чиглэлээр хууль тогтоомжоо шинжилсэн, орчин үеийн болгосон. Тэгээд энэ шинжилгээг бол нийт 9 жил 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд 9 жил гэхээр бол хэд урт сонсогдож магадгүй. Гэсэн хэдижээг юм хугацаагаа бол юм уртаар тавих юм үндэслэлтэй байсан юм аа. Сайн үндэслэлтэй байсан. Тэгэхээр эхний жилүүдэд бол эхний 3 жилдээ бол эхний үе шатуудад бол 2 үе шаттай бол уул уурхайн хайгуул болон олборлолт хийх компаниудад Онтарио мужид үйл ажиллагаа явуулах юм бол орон нутгийн иргэдүүдтэй ямар байдлаар харьцах ёстой вэ гэдгийг бол маш сайн зааж өгсөн 4 журмал бол гаргасан байна. Уул уурхайн төслөө бол өөрөө бас явуулах боломжтой хэрнээ энэ орон нутгийн иргэдүүдийн ашиг сонирхлыг хамгаалсан энэ тэднэрт бас хүлээн зөвшөөрөгдөхөөс хууль тогтоомжийг гаргахад нэлээдгүй их хугацаа бол шаардсан байгаа. Орон нутгийн хүмүүстэй хилцэж байгаа ч. За түүнээс гадна бол энэ хуулиараа бол дамжуулаад одоо энэ уул уурхайн лиценз авлаа гэхэд лицензийг хамарсан талбайд доорох бол газрын хэвлэлийн баялагийг бол ашиглах хэмжээнд бол олгогдож байгаа. Гэтэл бол яг энэ газрын гадаргууд дээр бол байгаа нөөцийг ашиглах эрх бүхий этгээдүүдэд бол уул уурхайн компаниуд зөрчилдөж байсан. Тэгэхээр иргэдийн хувьд бол тэр газар дээрх баялагийг ашиглах ёстой. Ялангуяа тэр олон нийтийн биш хувийн өмчийн талбай дээр олгогдсон юм байна. Тэгээд энийг шийдвэрлэхээс хугацаа бол шаардсан байгаа хуулиараа. За 3 дугаар үе шатны хувьд бол энэ 5 жилийн хугацаатай дөнгөж энэ жил бол дууссан л да хэрэгжээд дууссан. 3 дугаар үе шат дээр бол онлайн хэлбэрээр лиценз олгох боломжийг бүрдүүлсэн ийм системийг нэвтрүүлэх бол байсан байна. Тэгэхээр анхндаа бол энэ 3 жилийн дотор хэрэгжээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч тухайн асуудал өөрөө хүндрэлтэй байсан учраас 5 жил болж сонгосон байгаа. Энэ онлайн лиценз олгох бүртгэлийн системийг нэвтрүүлээд байна. Монгол улсад бас энэчнээс өгөх сургамж байна вэ гэх юм бол бид нэр альва ийм томоохон хэмжээний хууль тогтоомжтой холбоотой ч юм уу уул уурхайн салбараа шинжлэх юм шинжилгээг хэрэгжүүлэхдээ бол яг тэр шинжилэлд тусгайлан заасан хүний нөөц болон санхүүгийн хүч нөөцийг бол сайн хуваарлаж өгөх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энэ ажил бол өөрөө нөхцөл ажил гэдэг баа. Бидний зүгээс бол тусгаалan бас хүмүүс гаргаад тэрэгнээ бол тууштай ажиллуулад ажиллах боломжоор нь бол хангаад хүмүүс санхүүг гаргаж иж бол хэрэгцсэн байна. Түүнээс гадна бол энэ гадны тойрны хэрэглэх газрын аргачлал гэдэг аргачлалыг бол хэрэгжиж эхэлсэн. Rima Fire гэдэг нэг бол энэ бол хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бол аль болох хүн ам бага суурьсан эсвэл тэр алслагдмал газар байгаа хэрнээ тэр уул уурхайн амжилттай хэрэгжүүлэх боломжтой ийм нөөцтэй тэр газруудад бол илүү уул уурхайн үйл ажиллагаагаа төлхөө хөгжүүлэх ийм
Тэгэхээр бол Онтариогийн бол хойд хэсэгт бол ийм анслагдсан газар бол байдаг байгаа. Хэсэг байдаг байгаа. Тэгээд яг Монголтай адилхан бол энэ хэсгүүдэд уул уурхайн төслүүдийг хөгжүүлэх гэхээр бол тээвэр болон бусад үйл ажиллагааны зардлууд өндөр болждог гэх мэт ийм асуудлууд бол байгаа. Онтариогийн засгийн газраас үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авсан бэ гэхээр бол Онтариогийнхаа хотын төвд бол энэ галын тойрны хэрэг эрхлэх газар гэдэг юм газрыг бол байгуулсан байгаа. Хотын төвийн том оффистой. Тэгээд энэ дээр бол ийм нэг цонхны үйлчилгээг бол үзүүлдэг. Тэгээд энэ анслагдсан газар уул уурхай эрхлэхтэй холбоотой тулгарч байгаа бүхэл асуудлуудыг шийдвэрлэх мандаттай юм газар байгуулсан. Тэгэхээр бол энэ өөрийнхөө олгосон мандатын хүрээнд бол тээвэр болон бүтээл бүтцтэй холбоотой асуудлуудын шийдвэрлэх, газар ашиглалттай холбоотой асуудлуудын шийдвэрлэх, олон нийтийн оролцоо болон оролцоотой холбоотой асуудлыг шийдвэрлэх, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ байгаа. Тэр үнэлгээг бол бодлоготой холбоотой процессыг зохицуулах, туслалцаа үзүүлэх гэх мэт юм ажлууд. Одоо British Columbia-ийн жишээр орцгоё. 2012 онд British Columbia мужийн засгийн газраас шинжилэл хийж ирсэн байгаа. Тэгээд энэ бол шинэ үйлчилгээ нэг процесс гэдэг ийм шинжилгээ. Тэгэхээр шинэ үйлчилгээ нэг процесс гэдэг маань бол яг энэ төрийн байгууллагын зүгээс хэдийгээр ондоо яамд юм агентлагийг англиар зохицуулалт хийж байгаа боловч яг энэ хувийн компаниудад зөвшөөрлөх болон бусад байдлаар харьцахтаа бол нэг суугаар явдаг байна гэсэн, нэг процессор явдаг байна гэсэн юм хэлж байна. 2014 онд British Columbia-ийн засгийн газрын зүгээс томоохон уул уурхайн төслийн газар гэдэг юм газрыг бол байгуулсан байгаа. Тэгээд энэ газрын гол зорилго нь үндсэн мандат нь юу вэ гэхээр бол энэ томоохон энэ төслүүд дээр бүх яамдуудын уялдаа холбоог хангаж нэгдсэн байдлаар бол зөвшөөрлийг нь олох боломжийг бүрдүүлэх ийм газар бол байгаа. Гэхдээ ер нь бол бараг бүх яам агентлагууд бол энэ нэгдсэн бодлогоор дамжаад зөвшөөрлөө өгдөг байгаа. Уялдаа холбоотой ажиллаад. Гэхдээ хит хитэн бас ийм хамаарахгүй кейсүүд бол байгаа. 2 оны өмнө би уул уурхайн зохицуулалт нэгдсэн бодлого нэг цонхны систем гэж гэдэг сэдвээр бол энэ British Columbia жишээг бол та бүхэнд хэлэнгүү яаж гсэн баа. Тэгэхээр 2018 онд сесмийн төслийн хүрээнд бид энэ British Columbia туршлагыг бас Монголын талынхантай илүү төлхөө судлуулах боломж болцсон хамтаа нэмэлт ажлууд хийх тал дээр бол харж байгаа. Тэгэхээр хуулийн дагуу бол уул уурхайтай холбоотой зөвшөөрлийг бол уул уурхайн энэ ахлах байцаа ерөнхий байцаагч байцаагчийн захиргааны төв байгууллага бол байгуулахаас гарна гэсэн байгаа. Уул уурхайн яам гэсэн үг байна. Гэхдээ уул уурхайн яам бол бодит байдал дээр энэ зөвшөөрлөө өгөхдөө бол энэ салбар хоорондын хяналтын зөвлөлийг бол байгуулах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэ хяналтын хороонд бол уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа явуулахад зохицуулалт хяналт тавихаар орж ирдэг бүхэл төрийн байгууллагууд орж ирдэг байгаа. Үүнд одоо орчин үеийн яам, байгаль орчны яам, тээврийн яам, дээрээс нь болон байгалийн нөөцийн яам, уул уурхайн яам байна. Тэгээд бүх байгууллагууд бол хороон дээр ороод зөвшөөрөл олгох явц дээр бол уялдаатай ажил нэгдсэн байдлаар бол зөвшөөрлөө түргэн шуурхаа олгодог юм системийг бүрдүүлсэн байгаа. Тэгээд томоохон уул уурхайн төслүүд дээр бол мужийн төвшин тийм хороо ажиллаж байгаа. Яамныхаа төвшөнд харин орон нутгийн төвшөнд тийм жижиг төслүүд дээр бол яг энэ загвараа ашиглаж байгаа. Гэхдээ орон нутгийн төлөөлөх байгууллагууд нь ороод энэ шийдвэр гаргаж байгаа юм практик тогтсон байна. Тэгэхээр бол энэ хороо маань бол яг байнгын ажиллагаатай биш. Нэг орон нутгийн бүсийн төвшөнд бол аливаа нэгэн уул уурхайтай холбоотой зөвшөөрөл авахын санал орж ирэхэд бол энэ хороо маань бол өөрөө байгуулагдаад тэгээд зөвшөөрлөө өгдөг.
Тэгэхээр хоруудын хувьд бол нэг давуу тал бий болсон байна. Энэ нь юу гэх юм бол энэ хорон маань бол өөрөө төлөвлөж байгаа байгууллагаас бүрдсэн байгаа. Тэгээд төр бол өөрөө ухаантайгаар уулуурхай төслийг хэрэгжүүлэх компани болоод орон нутгийн иргэдүүдтэй бол тулж яг тулгаад байгаа асуудлууд нь юу юм бэ гэдгийг бол олж мэдэж шийдвэрлэх ийм дэмжлэгийг бол үзүүлж байгаа. Шийдвэр гаргах дэмжлэгийг бол үзүүлж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр тэр төсөл маань бол зөвшөөрөл олгогдоод ч юм уу олгогдсон дараа ч юм уу ер нь уулуурхай төсөлтэй холбоотой бол томоохон асуудлууд бол гарч ирж байдаг те. Тэр болгонд бол ингээд нэгдсэн шугамар төрөө зүгээс шийдвэр гаргаж өгч асуудлуудыг ингээд шийдвэрлэж өгдөг юм механизм болсон. За дараагийн миний бас хуваалцах туршлага бол энэ орон нутгийн засаглалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр дөрвөлтэй алхмууд хийсэн Нунавут мужийн жишээ байгаа. Энүүд гэх мужи улсын хувьд бол өөрөө бас газар нутгийн хувьд бол асар том байгаа. Тэгээ 2 сая метр 2 сая метр квадрат албатай. Тэгээд хүн амын хувьд бол маш 138 мянга байгаа. Тэгээд ихэнх хүмүүсийн хувьд бол уугуул иргэдүүд байгаа. Тийм учраас энэ уугуул иргэдийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр бол энэ төр хүнд тодорхой алхмууд хийх хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан байгаа. Нунавут гэх энэ мужид бол өөрөө тусгай статустай яагаад вэ гэх юм бол энэ Нунавутын уугуул иргэд өөрсдийнхөө нөгөө газартай холбоотой эрхтээр үндэслээд бол Канадын засгийн газартай, үндэсний засгийн газартай тусгай хэлэлцээр хийсэн гэдэг газар нутагтай холбоотой. Тэгэхээр соёлын хувьд, нийгмийн хувьд, эдийн засгийн хувьд яг ямар байдлаар өөрсдийнхөө тэр уламжлалыг хадгалах ийм сонирхол бай. Тэр бүгдийг нь бол Канадын засгийн газраас тусгаалan авч үзэн гэсэн ийм заалт бүхий гэдэг байдаг байна. Тэгэхээр бол энэ дээр бол олон энэ ашиглалттай холбоотой бол ийм институцууд бол бий болсон байгаа. Тэгээд эдгээр институцуудын гол үүрэг нь бол мэдээж энэ маш их сонирхолтой бусад Канадын мужуудаас ялгаатай тэр нь юу гэх юм бол орон нутгийн иргэдийн эрх ашигыг хамгаалах, зөрчүүлэхгүй байна. Энэ институцууд болоод засгийн газар энэ орон нутгийн иргэдүүд бол ирээдүйд яг уулуурхай чиглэлээр яг ямар төслүүдийг хөгжүүлэх үү, ямар нь бас энэ орон нутгийн түвшинд нийцтэй байх уу гэдэг ийм шийдвэрүүдийг бол гаргадаг юм байна. Энэ Нунавут дотор бол тэр энүүд иргэдүүд бол амьдарч байгаа энэ хэсэгчлсэн газрууд бол байдаг. Тэгээд тэр газрууд дээр бол энүүд иргэдүүд бол тусгай эрх эдэлдэг өмчлөгчийн юу гэхээр бол газрын хэвлэлд орох болон газрын гадуур бүх баялагын баялагуудыг бол өмчлөгч гэж тооцогддог. Тийм учраас тэр газар дээрх уулуурхай албан зөвшөөрлийг бол тэр хүмүүс өөрсдөө шийдэж өгдөг. Энэ Нунавутад бол уулуурхай чиглэлээр бол бас газар авах лицензийн үргэлжлүүлэх энэ тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр 2016 оны байдлаар бол 3335 газар бол лиценз авахаар бол өөрчлөлт гаргасан байгаа. Тэгээд 477 дээр нь бол өөрийнхөө үйл ажиллагаа явуулахаар газар болгосон байгаа. Гол авах сургамж нь юу гэх юм бол тухайн тэр уугуул иргэд нутгийн иргэдийн хувьд бол уулуурхай салбарт бол нэгдсэн уулуурхай гэдэг нь өөрөө тэдний хувьд гадны шинэ концепц байгаа гэсэн. Тийч бол энэ шинэ институцийг бий болгоод тэдний оролцоог нь хангаад тэгээд уулуурхай төслүүдийг бас сайн явуулж байгаа ийм жишээ бол тогтсон байна. Гэхдээ үүнийхээ зэрэгцээ бол мэдээж юм хэрэг уугуул иргэд өөрийнх нь ашиг сонирхол оролцоог бол бас хангасан байна. Тэгэхээр энэ хоёр ашиг сонирхлыг бол бас балансыг барьж бол бас болдог юм байна. Уулуурхай салбарын хөгжлийг нэг талдаа хангаад нөгөө талдаа орон нутгийн иргэдийн бас ашиг сонирхлыг ингэж хамгаалах боломж байдаг юм байна. Тэднээс сэтгэл хөдлөл байлгах тал дээр хязгаарлаж болох юм байна.
Жишээнүүд маань бол өөрөө яг Канадын жишээнүүд байгаа. Тийм учраас тэр болгон бас Монголд наалтцтай юу гэх юм бол үгүй байж магадгүй. Тийм учраас би бас дүгнээд яг Монгол улсад илүү ач холбогдолтой байж болох сургамжуудыг бол та бүхэнд хэлхий гэж бодлоо. Та бүхэн өөрөө дор 6 наатаа цаантаа бас хандаж энийг дүгнэх ах гэж бодож байна. За нэгдүгээр гэх юм бол тэр White Horse гэдэг юм санаачлал байсан. Тэр санаачлал дээрээс гарч ирж байгаа гол сургамж нь юу гэх юм бол яг тэр шийдвэрлэх, тэр зөвшөөрлөл хийх асуудлынхаа хүрээг бол нэгдүгээр маш сайн тодорхойлсон байсан. Хоёрдугаар бол тухайн асуудал дээр бол зөвшөөрлөл бий болгох хугацааг зааж өгсөн 18 сартаа. Тэгээд дээрээс нь 18 сард бол хангалттай хөрөнгө нөөцөөр хангаж өгсөн байна. Хоёрдугаар гэх юм бол нөгөө орцож байгаа тэр талуудын хувьд бол энэ зөвлөлд маань шийдвэр гаргах төвшний сайд болон дэд сайдууд гэх мэт юм хүмүүс орцож байгаа учраас бол би ингээд үр бүтээлтэй оролцсон бол тодорхой үр дүнд хүрнэ гэдэг утгаараа бол чин сэтгэлээс хандаж оролцсон. Тэгээд дээрэс нь бол яг ийм механизмыг бүрдүүлснээр бол нөгөө талууд бие биентэйгээ нийлдэхтэй хэрнээ илүү ажил хэрэгч байдлаар харилцах боломжийг бол бий болгосон. Яг энэ зөвшөөрлөлтэй тулгуурлаад бол яг нэгдсэн нэг хувьдраар бол үндэсний хэмжээнд ийм алхмуудыг бол хийсэн үг гэх юм бол шинжилгээг хийсэн үг юм бол хийгээгүй. Мууч ус болох нь бол энэ зөвшөөрлөлийг бол зөвшөөрлөлийг бол өөрийнхөө онцлог байдал тохируулаад зарим нэг асуудал дээр нь илүү ач холбогдол өгч юм уу харилцан адилгүй арга байдлаар бол энийг ажил хэрэг болгож дараач алхмууд бол тодорхойлсон байна. Онтариогод авахц хоёр ийм сургамж байгаа. Нэгдүгээр гэх юм бол уул хаан хууль тогтоомжтой шинжилгээтэй холбоотой маш ийм төлөвлөсөн алхмаар хийх юм арга байдлыг бол сонгосон юм билээ. Шатааралтай хийх. Дээрээс нь бол энэ дээр бас уул уурхайн салбарыг хөгжүүлэх тэр бүс нутраа бол тодорхойлоод тэрэндээ чиглэсэн алхмуудыг бол нэгдүгээр хийсэн байна. За British Columbia-гийн хувьд бол бүх энэ яамдууд нь бол нэгдсэн нэг шугамар ажиллах замаар тэр засгийн газрын түвшинд байгаа ерөнхий зорилттой бол хангаж ажиллах юм практик тогтоолоо. Энэс гадна бол хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд бол тэр засгийн газрын зүгээс тэр зөвшөөрлөлтэй холбоотой бусад энэ шийдвэрүүдийг бол түргэн шуурхай ямар нэгэн одоо хүн сурталхгүйгээр гаргадаг байх нь бол их чухал үр ашигтай үйл ажиллагааг хангах нь бол чухал байгаа. Тэгээд энийг бол бас зөвшөөрсөн байна. За Нунаватын хувьд бол орон нутгийн лидерүүдтэй хамтраад энэ уул уурхайтай холбоотой шинэ институцийг бол бий болгосон байна. Хэдийгээр нөгөө энэ Нунаватад байгаа уугуулын хувьд энэ уул уурхайн асуудлын асуудалтай бол тэдний сайн туршлага баримтуулаагүй, сайн талаар сайн мэдэхгүй ч гэсэн институцийг бий болгож чадлаа. Түүнээс гадна бол тухайн тэр бүс нутагт хүмүүсийн өөрсдийнх нь өмнөд зүйлс болон бусад энэ соёл гэдэг ч юм уу эдгээртэй бол нийцсэн байдлаар уул уурхайн төслийг бол явуулах боломжтой байх юм байна гэдгийг харлаа. Тэгэхээр та бүхэн бол бас доод бүрнээ бодож ирсэн байх. Эдгээр сургамжууд маань Монголын энэ ашиг мэлтүнхний үндэсний төлөвлөгөөнд бол ямар бас ач холбогдолтой байж болох вэ? Миний хувьд бол үндсэндээ 3 энэ асуудлыг бол та бүхэн ирээдүйнхаа төлөвлөгөөийг боловсруулалтаа анхаарч үзээсэй гэж бодож байна. Нэгдүгээр гэх юм бол яг энэ уул уурхайн ашиг мэлтүнхний үндэсний төлөвлөгөөгөө хөтөлбөрөөр боловсруулахдаа маш сайн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Тэр дизайныг сайн эртнээс гаргах хэрэгтэй. Төгс биш маш их олон төлөвлөлттэй байгаа. Гэхдээ өдөр бүртлүүд гаргасан амжилт нь юунаас шалтгаалсан бэ гэх юм бол анхны усаа бол маш сайн төлөвлөгөөтэй тухайн төр хөтөлбөрийнхаа дизайн нэг бол сайн урьдчилж тогтоосон байсан. Түүнээс гадна бол уул уурхайн салбарт байгаа орцуур талуудтайгаа нийлдэлтэй бол сайн зөвшөөрж ярилцах хэрэгтэй. Тэгээд ингэснээр бол тухайн тэр
хөтөлбөр маань бол батлагдсны дараа илүү үр дүнтэй болгох суурийг нь бол тавина дэмжиж өгч байгаа учраас өнөөс гадна бол яг энэ зөвшөөрлөх явцдаа бол хариуцлагыг бол бас зөвхөн өөртөө биш бусдад бол хуваалцаж шийдлүүдийг бол гаргах хэрэгтэй. Тэгээд тэгжиж бол энэ хөтөлбөрөө бол хамтран хэрэгжүүлж иж бол энэ хөтөлбөрч өөрөө амжилтанд хүрнэ. За дээрээс нь надад хэлэхгүй та бүхэн мэдж байгаа энэ доктортой өөр хаан энэ бүхий л холбогдох асуудлуудыг бол энэ хөтөлбөртөө бол бас тусгаж өгөх нь зүйтэй гэж харж байгаа. Тэгэхээр нийгмийн эдийн засаг байгаль орчны асуудлуудыг бол бас зохих төвшөнд нь хангалттай төвшөнд нь бас тусгаж өгөх нь зайлшгүй шаардлагатай. За түүнээс гадна бол энэ Оросын хурлаас 2014 онд баталсан төрөөс специалын салбарт баримтлах бодлого гаргаж 2014-2025 оны. Тэгээд энэ маань бол өөрөө бас энэ хөтөлбөрийг цаашны бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад ашиглах суурь баримт бичиг болох байхаа гэж харж байна. За тэгээд та бүхэн баярлалаа. Тэгээд би хамгийн сүүлийн слайд дээр Монгол болон Канадад авсан энэ хоккей тоглож байгаа энэ Монгол Канадын хүмүүсийн зургийг бол тавилаа. Тэгээд өнөөдөр бас хэлэлцүүлэхдээ агаар нэг зураг байгаа гэж найдсан байлаа.